Манайха Хайнаны аялал парт 2 маань хараахан эдэд хэсэг дээр явж байгаа учраас Чэжүдуугийн аяллыг газ төрлөд оруулчих гэж бодлоо. Манайха би Чэжүдуу явах тийм. Би энэ урт хугацаанд нэг ч удаа Чэжүдуу явж байгаагүй байхгүй юу. Зүгээр хизээний цагт дулаахан болол явна да. Эсвэл за өвөл болохоор явъя, зам болохоор явъя, дараа жил явъя гэл өргөлж хоошруулсаар ирсэн. Ингээд хамт хизээж явахгүй мэлээ. Тийм учраас сая аяллаас ирэнгүүтээ шууд би Солонгос хэлтэй байж, би Солонгост яагаад ганцаараа аялж болохгүй гэж би яагаад ингээд өөр улс руу очиод ингээд хэл мэдгүй ийм асуудлууд тулгарч байсанцэндээ хөгжилтэй аялаад ирсэн байж ганцаараа ч гэсэндээ аялаж үзье. Өөртөө бас шинэ туршлага хөрвүүлээ, гоё дурсамж үлдээ гэж бодоод богиноч байсан хамаагүй 2 өдөр нэг шөнийн аяллыг сонгоод хөтөлбөртэй аялалд явах гэж байгаа. Тэгээ хөтөлбөртэй аяллын хамгийн харагдсан юм нь миний хамгийн санаа зовцсон 2 асуудлыг шийдэж өгч байсан. Тэр нь эхнийх нь юу гэвэл Чэжүдууд очоор ингээд аяллаа зурчдын очдог газрууд нь хоорондоо аягүй зайтай учраас машинаар юм уу ингээд машин түрээслэж явах боломжтой. Эсвэл такси юм уу нийтийн тээврээр үйлчлүүлж болно. Гэхдээ таксигаар үйлчлүүлэх юм бол маш их хэмжээний зардал гарах учраас таксигаар үйлчлүүлж чадахгүй байх. Нийтийн тээврээр үйлчлүүлэх юм бол нэг өдөрт хоорондоо хол зайтай учраас автобусаар хүлээн тий яг энэ мэтийн асуудлуудаас болоод олон гоё газар үзэж амжихгүй гэж магадгүй гэж бодоод яг энэ аяллаа энэ хөтөлбөрийг сонгосон байгаа. Хоёр дахь хамгийн бас чухал асуудал нь юу байсан бэ гэвэл хоноглох газар одоо чочид бодол ч юм уу мотел ч юм уу тий хоноглох газар ингээд ер нь зардал өндөр байсан учраас яг хоноглох газартаа санаа зовхгүйгээр тэр богинохонч байсан хамаагүй өөртөө гоё дурсамж бүтээгээд ирья гэж бодоод 100,000 вон гэж хэлсэн учраас зүгээр тэрэнд нь за 100,000 хэмжээндээ явчаад ирээ л та. Яг үсрээл надаас нэг 200,000 вон 250,000 вон л гарах юм байна гэж бодоод яг тэгвэл ирж очихын онгоцны тикет бол нэг 68,000 воноор авсан. Тэгээд очиод би идэж уух юм аа өөрөө зохицуулах юм байлээ. Тайгаагаар гой зулаахан багасаа бас хамт явж байгаа хүмүүс маань гайгүй хүмүүс агаасаа гэж юм урч чинь. Тэгээ яг хинтэй хамт явах бол мэдгүй. Хэдэн хүүхдүүд бас байгаа юм шиг байлээ. Тэ үзхийг хүсчихсэн, аргыг хүсчихсэн бүх юмаа үзээд боломжоор ингээд өөртөө таруулаад аялаад ирэй гэж бодсон. Ганцаараа огч болохоор хамгийн гоё. Тэгвэл ганцаараа аялна гэхээс ер нь жоохон айдаг байсан. Гэрийнхэн маань энд идэг байсан учраас гэрийнхэнтэйгээ байнга хамт явна. Гэрийнхэнтэй үеэлүүдтэйгээ хамт аяллаар явна. Ах эгч дүүнэр маань дандаа хамт идэг байсан болохоор энэ жил бол ингээд ялцчгүй ганцаараа аялах сонголт хийлээ. Энэ газар сангаж өгч байгаа зүйл нь тосгох үйлчлэгээд тэгээд хөтөлбөрийн дагуу ишээ чи явахад машинаар үйлчилж өгнө. Бас хоноглох газрын шийдэж өгч байгаа юм байна лээ. Тэгээ буцаадаас онгоцны бодол руу нөргөөд өгнө. Тэгэхээр бусад ийм зардлууд хоол унд идэх ч юм уу, кофе уух ч юм уу, эсвэл өдөр үйлчлэгээнд ороод ингээд тикетний үн ч юм уу, ийм зарлуудаа хөвхөн өөрөд авах юм байлээ. Тэгэхээр манай гэсэндээ яг оюутан хүмүүсд бол хамгийн тохиромжтой юм шиг санагдсан. Зэрэг яг энэ сар ажилгүй 2 өдөр байсан. Тэр 2 өдрөөс сонгоод шууд яралтайгаар за ер нь явъя гэж шийдсэн байгаа. Ачаагаа ингээд бэлтгээд чимданаа гараад ирлээ. Бороож магадгүй гэсэн мэс учраас бэлтгэлтэй явах хэрэгтэй байгаа. Бүх юмаа үрээд явах юм бол ганц үгэнд батагаад явахд хэцүү. Тийм учраас зүгээр чимданаа энэ нэг 10 ил ордыг хэмжижгэн чимданаа аваад явчих гэж бодлоо. 4 сар гараад ерөөхдөө дундын шалгалт руу орох учраас тэр үед завгүй болно. Тэрнээс өмнө газ яваад ирээ. Би хомойжиг хандаа. 어떡해. цаг 4 цаг 45 минут болж байна. Олон хүмүүс ингээ хүлээгээд ижтэй миний эхний автобус болохоор инженеэс шууд кемпийн онгоцны бодол дээр буучлах юм лээ. 54 минут явна. Гадаад харь жоох сэрвхэн байна. Энэ миний ачаа. 생선들을 말씀하세요. 캠프.
출발 10분 전에 마감이에요. Манайхаа би ячаагаа өгчлээ. Одоо удахгүй суух чинь. Тэгээ хамт явах хүүхдээ үлээж байна. Одоо шалганаараа нэвтргээд очилж байна. Өглөөгөр амар хүн байд юм байна. Одоо бүр үнхээр үлсэж байна. Юу ч хамаагүй юм юм уу? Юу гоофе авах. Тэгээд 금방 одоо нормал сэлгч яриад энэ шууд байна. Ямар гоё өгөө вэ? Ингээ яваа. Хоёр хүнийг голцоочлаа. 4 мэдрэмжээр тэмээ. Тэгэхэд буугаад автобусан суух юм байна. Манайхаа хэлбэлээ. Өндөө олон хүний зураг авахулаад идэг газар ч одоо энэ шүү дээ. Hello чиж үрцээ. Энд би ч зураг авуулнаа. Яа нөгөө хүмүүсээ танихгүй шүү дээ. Би одоо юу ч 너무 신나나. 세미노타. гарч ирээ шууд ийм байд юм ээ. Цаг агаар нь орж байгаа салхитай. Сэний халуун биш. Бүтэн биш яг гоё гоё. Өдөр анх удаа жиж идэрч байгаа тий. Аяландаа гэж бодоод ирсэн үү? Манай арал бол яг бас хүмүүс бол бүр амар жижигхэн гэж бодоод байт юм шиг байна. Тэгээ тийм жижигхэн бол биш. Гэдгийг харуулах халаа. Ер нь арлаа нэг бүтэн тойрход одоо. Уг нь 100 км. Хааш явах вэ? Далайн хэрэг орж өглөөний цай авна. Өглөөний хан цаг уух гэж байна. Кэмба. Би далайн хэрэг дээр ирлээ. Өнөөдөр амар манантай байна. Гэтэ агаар нь бүр үнэхээр гоё юм байна. Бид нэр өглөөний хан цаг тэр газар уусан байгаа. Одоо яг далайн хэргийнхаа хажуу тэр сааднд байгаа. Тэгээд одоо дараагийнхаа газар руу явах чинь. Яг Монгол шиг цаанаа нэг гойс хэрүүхэн салхилаад 6 км хэмжээтэй ч гараад тий. Тэгээ тойроо данд уугаар явдаг гэр бүл дээрээ Хонх шиг юм хэлбэртэй тийм өөрөө галтуул заяа. Хэлбэрцээ. Тэгээд дээшээ нэг 200 м өсгөр дээрээ нэг юм юутай агуутай. Нимо газар ихтэй. Тэгээд энэ сая дибүр хүмүүс гарч ирсэн. Энд 40 жил амьдрахтаа энийг анх удаа харж байна ч тас. Тийм үү. Азтай л явсан байна. Сони. Аха. Манайхаа энэ ямар бол хэлээ нэ? Самбансан. Самбансан гэд ийм галтуул мөн үү? Галтуул байсан. Одоо болохоор шүтлэгтэй бол арлынх нь. байсан гинэ. Одоо хүслийн шүтлэгтэй болсон гинэ. Гой газар ирлээ. Яа сони. Энэ бүр ингээд одоо танаас ингээ урсаж орж ирээд байгаа юм шиг. Хүрхнээш гараад. Нууцндээ бүр ингээ хадгалж аммаар энэ яг энэ зураг шиг. Яаж ингэж манан босдог вэ? Жага шаарддаг. Ийм үзэл хараад. 언제도 이런 건 처음이야. 맨드리노들 하고 좋아하는 게 짱인데 잠이야지 맨드리노들 이거 어렵지면 이제 잘 살고 에버 거의 애들애나 яг энэ дэрээ ингэ зогссон чи баах хүмүүс ирээд энэ зураг авахулаад нүр маш ховор харагддаг үзэгдэл гэж байна. Бүгдээр ийм үзэх өдрөөс ирдэг юм байна. За бид нар өнөөдөр ирж байгаа хоёр дахь газар Бурхантай уул.
бүгдээрээ хаж баясгүй. За манайхаа ийм газар илээ. Энэ манай шүтлэгтэй уулна гинэ. Үнэхээр шүтлэмээр гоё. Том уул байна. Энэ урсныг хардаа. Ямар гоё чанар урсан юм бэ? Яахан. Энэ салхин 12 жилиг ингэж урсан юм байна. Уулга нь өхөр. Өхөр нь ямар өхөр биш юм шиг өхөр. Ямар жижиг өхөр ээ тийм. Бар. Туулаа. Би уусаа баг яг жилийнхээ хажуу зураг авах болсон юм шүү дээ. Туулаа жил. Тэгээ манай хамт аялж байгаа хүн байна. Хүн байна да. Үсээ энд бодож болох юм байна. Далайн ирэг. Дараа нь ингэ шууд харагддаг болохоор цэцлэнтэй байна. Хүмүүс айгүй амс шүтлэгтэй юм байна. Ингээ мөрөгж ийн бүр завьд цуугаад. Тийм үү. Бол аялал жуулчны бүс учраас гадаад хүмүүс нэлээ их байна. Би ч өөр гадаад хөө. Таны хэсгээс салаад дахиад ийм хэсэгтэй юм байна. Энэ хүмүүс хийсэн юм шиг байна. Бүгд нэртэй. Гоё уралсан байна. Цэцгийн хүндийд орж ирлээ. Нөгөө уул манай ард байна. Бид нэг хувтаа сольчихлоо. Олон нэг аялсан юм шиг зураг оруулах хэрэгтэй шүү дээ. Ямар газар ирлээ. Нэг 1000 вон төлөөд зураг заруулт юм байлээ. Энд тэнд хүмүүс хуваараа ингээд шар цэцэг тавьцсандээ тэн дээр нь очиж хүмүүс зураг авахулдаг. Энэ хавцлаас чи жангуун өсөрдөг хэсэг байдаг. Амьдэрдэг хэсэг байдаг гэсэн тийм киноны. Энэ дээр амьдарч байгаа нөгөө хавцлаас өсөрдөө. Тусдаж яваад. Тийм агуу магуун бас хажууд нэг байжсэн шүү дээ. Ингээд бас давхар түүхтэд танилцах боломжтой. Тэгээд ямар утга учиртай газрын яг ямар агуун энэ Японы дайны үед хэрэлдэг байсан гэж байна. 43 оноос 45 оны хооронд байгуулагдсан байна. Одоо шууд ингээд далайн хэрэг. Гараад кинон дээр гардаг дүр зураг яг тэр жигтэй байна энд бүр. Тэгээ айгүй настай хүмүүс өөрсдөө ингээд шумбт юм байна. Усан дотор 2-3 минут ингээд бүр хангалттай амьсаагаад төвчиж чаддаг гэж байна. Энэ зам нь ингэж явсаар байгаа. Уулаа бүтэн тойрдог гинэ. Ингээд юугаар яваад юугаарс ингээ хүмүүс явж байгаа. Ард мянган байна манайхаа.
хүн морин чадна. Гэхдээ хүн заавал хөтөлж явд юм байна. Ваа, манай энэ хойдлыг хардаа. Энэ гоё байгаль, морь хүртэл унах ийм гоё боломж олсон түнхээр баяртай. Монгол морийг бол нэлээд өндөр том бит юм байна. Юм уу? Өдрөө олонд орж ийн. Манай далайрыг дээр ирлээ. Энэ бол чижиг бэлэг тэмдэг болсон. Ийм хөшөө байна. Ер нь бүх юм дээр ийм хөшөөнүүд байдаг. Яг мандрин шиг ер нь бол чижигдөө гэмүүд яг энэ хөшөө, энэ ийм царайтай энэ зүйл ингээд шууд нүдэнд баг харагддаг ах юм хүмүүсээ. Эндээсээ гоё юм уу? Тийм, хүндийн биш ингээд цаагаа сайн. Яаж кофе суугаад кофе уугаад амарч юм ээ. Коктейл уунгаа ингээд далайн ирэг дээр давлгаан дээр гулгадаг хүмүүсийг хараад ингээд чилэр цуун. Оройд болохоор зэрэг энэ газар нь ингээд коктейл зараад ингээд жижигхэн баар шиг болдог гинэ бүжиглж мөжиглээд. tinggi.
та. Өмд нөрчлөө баг. Тэнгэр шигтэй. Тэр намайг юу болсон гэж санана. Эй санаа. Энэ эмсайс хүмүүс ирж эмсаагаарэ. 0.5 дээр нь тавиад. Ингээд фотогоо хамт болгож чинь. Ийм илсэн амьд боллоо. За энэ түжиг хөлөө угаа. За бутлаач. За ийм дэлгүүрт орж ирлээ. Энэ дотор юм бүрэн чэжүүгийн зурагтай бодволкнууд эднэрийн зураг бүр аим хөрмөд 31,000 вон гинэ. Тэгээд ийм цүнхнүүд байна. 5 цүнхнүүд. Энэ нь 7,500. Арай жоо юм уу нэ. Эдгээр нь ямар үнэтэй болов. Пассвордын газар ид 20,000 гэнэ. Ийм подолкнууд байна. Чэжүүгээ. Арда чэжүүгээ бичсэн. Төрийн газар. Төрний осрол. Энэ манай одоо нэг ардас андурлын хэдрэг кино шүү дээ. Аха. Энэ нийтээс чи инхаа ингээ хотоос хараад нэг нэг сайхан дээр ингэжсэн нэг анх асуусан гэнэ ингээд Аха. Энэ ингээ нанаас харагдтаа нэг 4-5 хараад ирчихсэн тийм. Аха. Цаатаас 10 энэ нэг юм адуу гашилаад байсан юм байна. Аа, тийм үү. Чулуугаар хашаа барьсан. Энэ нэрээ ямар сони юм бэ те? Ямар гоё харагд юм бэ? Барилж байгаа зэрэг нэ. Гэр хавста барилж болно эсвэл жоохон нэмэлт төлбөр төлөөд ийм газар түрээслээд тухтай сууж бас болно. Би өнөө аягүй гэр хавста гоё барилъя гэж бодсон юм байна. Манай ярилцаад энэ газрыг ингэ түрээслэхээр боллоо. 2 тавар. Манайха начиг ийм үдээстэй гутал битэн өмсөрөө. Үдээстэй гутал өмсөх юм бол дахин ингээ гутлаа тайлах шаардлага гарах ч юм уу. Ижиж явахад айгүй тухгүй юм ээ. Яа зураг авахлахтаа тохируулаад нэг гутал аваад тухтай машиндаа нааш тийш явахдаа нэг гутал аваад тгий явах юм бол илүү тухтай юм биш үү? А эдгээр мандрин юм одоо Мандрины моднууд нь одоо ургацаа ураасан мэт.
Энэ нөгөөнийг зүржим алгаач чинь тэнд. Зааш явж үзье. Яах ч юм. Ээжтэй явуулнаа. Жороо галуу шарч идэггүй. Ахна ганц галаа. Хүрхрээ. Яг томалтан байж байна. Энэ 4,000 гэнэ 3 шиг нь 10,000. Ийм хэмэл болоо байна. За зэрэгээр тамаа. 카드 돼요? 네. 뭐지? 뭐라도 해야 되는데. зүгээр ийм нэмгнүүдээс илүү ийм зургатнууд нь өөр юм байна. Моглуулаад зүгээр. Им харга хаалдтай гэсэн гээд им хөшөө мэндрэ. 감사합니다. 이 맨들이 시간. 맞아. 여기는 개인이 집이니까 말을 못하는 거야. 이거 얼마예요? 개인 집 아니라 말은 난리 나지. 아이고 그냥. 시우르주엔. Оо энэ анегийн стайл болов зүгээр алж ийн. Бүх юм нь улангарцсан гэдэг шиг. Чин сэтгэлээсээ зургийг авч байгаа хгүй. Ингэж авах хэрэгтэй. Ихтэй хүмүүсийн халуун чулуу барьсан юм шиг зураг авахаараа ингэж за болсон л гэдэг. Ингэж сэтгэлээсээ авах хэрэгтэй хгүй. Анаа шиг бас хүрхрээний усыг уух хэрэгтэй. Би чулуу одоод ингэ уцаад дурчлаа. Нэг юм хүрхрээтэй газар ирсэн байна. Энэ газар нэг 25 хүртэлх насны хүмүүс 1000 воноор ордог юм байна. Тэгээд 25-аас дээш насны хүмүүс 2000 вон. Тэгээд айгуу гоё байгалийн чимээн жоохон бороо шиврээд хагаар нь үнэхээр гоё яг Монгол шиг байна. Монгол амжилтны тийм жоохон чилтэй гэсэрнэ маргаачсандээ дахиад төрлөөний дагуу аялал маань үргэлжлэн. Зах дээр нь ирлээ. Оо цаана бүр нэхэн том юм байна. Удамшны хоолнууд нь яг нэг юмнууд байна. Тэгээ юу юм ихтэй. За магшааж идэхэд ногоо авч ийн. Чиглэл ядартай харга хааны мах. Асам дэйт хүмүүс ээ. Ийм их гэрэл тавьчихад байхад ингээд шавж амьтан ингээд цуглараад байдаг шүү дээ. Тийм юу ч байхгүй. Энд энэ чулуугаараа баг бүх юмаа ингээд хийцэн. Шатаа хийцэн, хашаагаа хийцэн. Амар эко юм байна. За бид нар хүнсээ цуглуулад хоног газар хайртай. 먹겠습니다. бидний өрөө хоол. Ямар гоё ярьд вэ? Ийм гоё. Агаарт ингээд. Сангавсал идтэмэн. Чижүүдийн алдартай харга хамаг. Энэ удаагийн аяллыг минь сэтгэл дүүрэн болгож өгч байгаа Жэмё Таврын агч хоёртой баярлалаа. Тэгээд хүн болгонд хариулж амжихгүй учраас давхар мэдээлэл нь оруулъя. Надаас битээ асуурэй. Ижи холбогдорой гэж хүсэж байна.